хэцүү цагийн тэгээд ирэхээ түлээж гин үү? Яг одоо бид нар туулж байгаа нь юу эсвэл удахгүй дуусгаад байгаа юм уу? Зүгээр л сатааруулаад өгөөч. Холоо явах унаад суугаад бүтэн өдрийг эндээс л өөр газар өнгөрүүлэхдээ өшөө олон зүйлийг цагираг болгон өөрийгөө хүрээлүүлж тэр дундаа сатаарн байхдаа хамгийн бага тавтай, хамгийн баяр хүртэ. Ямар ч тач 10 жилийн өмнөхийг санах цаг үе шаал үр болж тийм ээ. 20 жилийн өмнөхийг бол бүү болсон. Би тэрэд хэлтэж хөлтөж ороог байсан. Ирээдүгөөс үзэж ивэл асуу. Бид ямар цаг ирэндээ шилжилтийн өмнө үү? Хизээ эхлээд хизээ дууссан бэ? 2025 оны 5 сараас нэгжилжээ. Энэ сатааруулах зүйлс бас зүгээр ч нэгчдэггүй мэй. Араас нь байн хөвөхгүй бол алдчих бол тээ. Зүгээр л сатааруулаад өгч байж л та. Тийм аяг энэ төр хэрэгтэй болов гэж би өнгөрөх болгонда бодоод байна. Шаазаа яг ойлголоо. Надад яг хэрэгтэй үү? Ах уу байх уу? Байх уу ах уу? Мөнгөний гарц уу? Мөнгөний гарц биш үү? Йоо, яа чугуурлаа. Надад 6 л 7 ч юм уу 12 ингээ 2 евро reicht ja gar nicht, ich habe nur sehr Сатаарахгүй гэд яах юм бэ? Санчир гарах шиг би өөрийгөө бүгднээр хүрээлүүлээд тэдэнтэйгээ эргэлдэн байх та хамгийн зөв. Энэ цагирган л санчрыг унгахгүй, хазайлахгүй, барьж буй ганц зүйл нь үл юм. Санчир сатаарахгүйгээр ошиж чадахгүй бол юм.
тэгж айсандаа өрлөгөн зангаа зөвтгөн. Жижиг сажиг гоёмсог, чамин зүйлс нүд унаад хараацах хэвээр хэвээрээ. Авах гэдэл хүүхэд шиг дайрна штэ хаяа. Тэд намайг тойрдог биш харин би тэднийг хөөжгүй очиод эргэлздэг цагирган үйл та. Хэрв энэ шилжилтийн цаг үе мөн бол миний ч ихсэн шилжих цаг гэсэн үг. Энэ олон цаг үеийн хэдтэн би ийм шин зүйлийг үзэхсэн бол гадаа бол 100 болтчих. Өнөөдөр 25 градус байна. Би өнөөдөр өндөртэй гарсан даяг хавчих. Наа чи өндөртэй гардаг амьтан болоо. Агсан ч үгүй хойноогоо өмдтэй байна. За гэтэл ер нь бол хүмүүс ихчлэн шорт энтертэй орчихсон байна өө. Тэгээд өнөөдөр чи уг нь 5 сарын 1 тэг чинь 100 болоод нэг өдөр болж байгаа юм. Хүртэл аяг халуун. Химбэ. Хэд гişin байна. Би юусэн ямар ч онжол. Ингэ. Хойдлоо яаж вэ? Манай өрөөний Старлаас сэрж юу садаа болоод ирснийг олж харах цаг ингэж нэг эрдэм байжээ. Яг л энэ цаг үед төрсөн бид бас азтай юм аа. I like